Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Бид та бүхэндээ ирэх 3-7 хоногийн турш Африкийн хар азраг Дидье Дрогбагийн номыг уншиж өгөх болно. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг баасан гараг бүр таны хомир зочлно. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ, та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Ингээд SBS-ээс эрхлэн гаргадаг Хүлэмгийн бестселлер нэвтрүүлгийн шив шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна үзэгчдээ. Миний гар дээр яг одоо бидний шин зочны ном бол хэвлэгдэн одоо хурж ирсэн байгаа. Мэдээж энэ номны эзэн Африкийн хар азраг Дидье Дрогба хэмээх агуу хөлбөмбөгч байгаамаа үзэгчдээ. Ингээд мэдээж студид надтай хамт хөтлөгч тайлбарлагч Балжины мах маань хүрэлцэн ирсэн байгаа. Балжи ахта энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг чамд ч гэсэн болон телевиз үзэгчдтэй хүргэе. За тэгэлгүй ах уу. За Балжи ахаар өөр сонь сайхан юу вэ? Ажил төрөл тавлаг сайхан бидтэй. Тавлаг сайхан SBS телевизийн одоо контентын дагуух одоо нэвтрүүлгүүд за тэгээ хөлбөмбөгийн тэмцээнүүд үргэлжлэн явагдаж байна. Яг энэ цаг мөчид өнөөдөр бол одоо 3 сарын 11 штэ. Дрогбагийн маань өнөөдөр бол одоо төрсөн өдөр нь. Тэгэлгүй ах. За тэгээ Монголын шгшэваг бол одоо зүүн Тимор руу одоо явчихсан маргааш тоглох гэж байна. Бас хоччоос манай фанатууд бол одоо ер нь гудамжинд уулзаад ярихад дандаа шгшэвага ярины төгсгөлд ирдэг. Тэгэхээр бол одоо хоччоод ирвэл одоо дэлхийн аваргын нөгөө хэдэн тоглолт үлээ. Нийтдээ 14 тоглолт хийн. За 7 тоглолтыг гэртээ авчирх. 14 тоглолт гэдэг чинь одоо Оросын сайтууд дээр нөгөө хөлбөмбөгийн дэлхийн аварга 18 онд Орост явах учраас дэлхийн аварга шалруулах тэмцээн маргааш эхэлнэ гэсэн гарчиг бол одоо тавигдсан байна. Энэ нь бол манай Монголыг хэлж байгаа. Монгол тоглоод эхэлнэ гэдэг чинь ер нь 18 оны дэлхийн аварга шалруулах тэмцээний шүглийн дугуурлаа гэсэн үг. Одоо ийм л цаг мөчид бол одоо бит хоёрын нэвтрүүлэг бол одоо бит хоёроос ах юу ах одоо тэгээ манай найруулагч нараа манай баг хамт олонны нэвтрүүлэг ингээд бол эхэлж байна. За тэгэлгүй ах ингээд өнөөдөр бол бид та бүхэндээ Дидье Дрогбагийн номоор нэвтрүүлэг бол хүрэхээр бэлдсэн байгаа. Өнөөдөр бол 3 дугаар сарын 11-ний өдөр яг түүний төрсөн өдөр байгаа. За түүний төрсөн өдөр болоод бид бол та бүхэндээ 2 өдрийн дараа буюу одоо 3 сарын 13-ны өдрийн нэвтрүүлэг маань монтаж одоо бусад зүйл нь бэлэн болоод гарах юм учиртай байгаамаа. Үзтээ мэдээж хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг маань 7 хоног болгоны баасан гарагт та бүхний хойморт очиж байгаа. Бид бол та бүхэндээ өнгөрсөн жил нэвтрүүлгээ эхэлж хүргээд за Сэр Алекс Фергюсон, за тэгээд Лионел Месси, Стивен Жерард, Эбра гэдэг одоо маш олон сонирхолтой номнуудыг хүргэлээ. Өнөөдөр манай тайлбарлагч Батчулуун очрлж Сэр Алекс Фергюсны миний намтар номыг авсан байна Монгол хэл дээр. За 25,000 төгрөгөөр зарагдаж байгаа юм байна. Бөөн баяр явж цаадагчаа. Тэгээд ерөөсөө түрүү одоо намайг ажил дээр ирэхэд бол уншаа сууж гин. Тэд онд тэгсэн гин яста муухай хүмүүс юм аа гэж яриа сууж. Тэгээд хэллээ бас хийсэнтэй үуч. YouTube руу ороод Викторийн нэвтрүүлгийг л үзээчтэй гэдэг бас Викторийн нээлтж суулаа. Тэгээд маш эрэлт хэрэгцээтэй байгаа юм байна. Виктори бол Сэр Алекс Фергюснаас маш олон дугаарыг та бүхэнд хүргэсэн байгаа. Одоо ч гэсэн YouTube-д байгаа гэдгийг дуулахад таатай байна. За ингээд хоёлаа ном руугаа. Ер нь ном руу орохоос өмнө YouTube-д гиснээс хамгаа. За улсууд одоо нэг ламбард энтрий чи YouTube-д тавих юм уу тавихгүй юм уу гэдэг энэ нэрийг тавих юм уу бас нэг бодлого явагдаад тавихгүй байгаа юм уу? За яг юу тамарсан. Удахгүй бол үзэгчдэд тавьж хүргэн. Тэгээ асуудал байхгүй. Тэр асуудал бол туу удахгүй. Хэсэг эфирээрээ явъя гэдэг байгаа юм. Хэсэг эфирээрээ явж байгаа. Тэгээд бас олны юунд хүрэхээр хийж байгаа тий. Тэрэн дээр бол санаа зовлтгүй. Манай үзэгчдтэй тэргүй SBS World заримдаа одоо Action болон бусад Prime суугуудаар нэвтрүүлгүүд маань давтагдаад явж байгаа. Зөвхөн 5 дахь өдөр бол шинэ дугаар гардаг. Ийм заншил бол байгаамаа үзэгчтэй. За ингээд нахидл сайхан сойсон одоо хар азраг гэж Дрогбаг бодохоор л нэг манай Монголын нэг Монгол адуун те сүрэг над санаанд ороод идэв. Тэгээд Дидье Дрогбагийн номыг уншлаа. Миний намтар нэртэй ном ямар шуухан байр та одоо. Ихлээ. Дрогбагийн ном бол эхлэн нэрөөсөө Жозе Моуриньогийн дуртаглаар эхэлнэ. За. Жозе Моуриньо Португийн дасгалжуулагч байхдаа 2004 онд аваргуудын лигэд төрүүлэх жилдээ Дрогбагийн тоглож байгаа Марсельтай 100-нд орсон юм байна. Тэгэл ерөөсөө Дрогбаг ерөөсөө тэр нэг хонглоор гарч ирэл тэр дасгалжуулагчийн сандалд бол ерөөсөө сууж амжаагүй байхад Дрогба бол ерөөсөө зүгээр цэнгэлтгэх шуугуулаад эхэлсэн гэж. Тэгэл ингээл харсан чинь үлэмж том биетэй яхарахгүй азраг тий. Одоо энэ амар агуу амтэн чинь ерөөсөө сүргийн манлаа ерөөсөө довтлогоонд ерөөсөө зүгээр хядаж өстө нөгөө та нарын хэлээр идэж ууж байна гинэ нөгөө Портогийн. Тэгээ ихний голыг оруулсан байгаа. Порто бол тэгээд яг одоо өстө Моуриньогийн тэр од зангаргаар нэг юм тэгээд 3-2-оор хоцсон байна л да. Тэгтээ зүгээр тэгэл тэр велодром сэнгэлд хүрээлэнгийн чинь Марселийн талбайд очиж эхэлсэн тоглолт Дрогба хийгээл эхэлсэн юм байна ерөөсөө. Тэгээд тэгэнгүүт ерөөсөө тэрэн дээр
Жозе Мориньогийн тэр дурдтгалыг бол ерөөсө 4 тэмрэлтгээд нэрлэлцэж болно. За. Тэгэнгүүт ерөөсө завсарлагаанаар ерөөсө Жозе Мориньо шууд нэгдүгээр үе дээр Дрогбаг харчаал завсарлагаанаар хонгол руу бүгд ингээл талбайд гарах гал нэг хоёр талаасаа ингээл орж ирдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхэд Жозе Мориньо хүлээж зогсож байгаа л ерөөсө хүрээдрэнгүүт нь надад чамааг авах мөнгө бол байхгүй. Харин чамтай адилхан тоглодог хамаатан садан ах дүүс чинь Кот д'Ивуарт байхгүй үзэгсэн гинэ. Тэгсэн чинь Дрогба урдаас нь тэгсэн гэж байгаа. Та их мундаг засгалжуулагч учраас та намайг худалдаж авах мөнгөтэй багт бол та бол очноо. Тэр цагт та намайг ирнэ гэж найдаж болно шүү. Тэр үед уулзцгаая. Тэгээд тэврээд салсан байгаа шүү. Яа. Анхны тэврэлтэн тэр байна. Тэнгүүт дараа нь Жозе Мориньо дараа нь 2 дахь удаага бол Челси дэрэнгүүт нь тэвэрсэн байна. 3 дахьт нь 2007 онд тэр Манчестер Юнайтедыг цомд хожихдоо бараг шүүгчийн нэмсэн хэдхэн минут юм уу нэмэлт цаг дээр Дрогба гол хийгээд шүгэл дуурангууд тэр талбай дээр ерөөсө бүр ингээд галзуурал явагдсан байна л да. Баярлалаа Челсигийнхний хувьд. Тэгэд Мориньо ерөөсө уцаа ороод их нэртэйгээ ярих гал шүгэл дуурангууд гүгэл стадионы түнэл рүү яваал оронгууд тэр тэдэргүй цоммом авахтаа эргэж гарч ирж ш тийм ээ. Гүүгэл оронгууд араас нь хөлийн чимээ гарсан тэрийг бол Дрогба гэж бол Мориньо мэдчихсэн гэж. Энэ бол одоо ерөөсө яг Дрогба өөр ерөөсө хийж биш. Тэгэл ерөөсө ихнэрлүгөө залгаад яриад баяр хүргээл ингээл баяраа хуваалцаад тэгэл утсаа одоо таслаад эргээд харахад Дрогба дахиад тэврээд авсан. Дараа нь нөгөө ажлаас халагдахт нь эцсийн. Яг үн тэрэн дээр бол тэвэрсэн. Тэгээд одоо энэ эргэж ирэхдээ дахиад тэврээвэлгүй дээ. Тэр чинь нөгөө наад чи бичигдэхдээ бас 2006 оны дэлхийн аварга дуусаал тэгэл 2007 онд бичигдсэн ном болоо гэж бол би бодсон наадах чинь хоошох нь бол байхгүй лээ. Тэгэлгүй яах вэ? За тэгэхээр үнэхээр гайхалтай бестселлерийг бол та бүхэндээ хүргэж байгаа мэдээж Дидье Дрогбагийн Миний намтар нэртэй номоор нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа учраас бүгдээрээ эхлээд Дидье Дрогбагийн одоо Дрогбагийн намтартай хамтдаа танилцаад түүнийг одоо хэн бэ гэдгийг нэг цугсгаа мэдчихээд тэгээд Балжаахын хамтдаа яриараа эргээд орцгоё гэж. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилж байна. Дидье Дрогба TBD 1978 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Кот д'Ивуарын Абижан мужид төрсөн. Түүний өндөр 189 см, жин 91 кг. Мэдээж тэрээр товтлогчийн байрлалд Челсид 11 дугаартаагаар тоглодог юм. Дөнгөж 9 наснда буюу 1987 онд хөл өмгчний анхны үнэмлэхээ авч байсан Дидье Дрогба 1998 онд буюу нилээд хожуу 20 наснда Францын Le Mans багт очиж байжээ. Le Mans 4 жилийн үдсний эцэст 2002 онд Генгам руу шилжсэн юм. Le Mans байх хугацаанд тэрээр 72 тоглолтод 15 голыг бүртгүүлсэн. Харин Генгам дээрээ өөрийн оргил амжилтуудынхаа нэгийг үзүүлж эхэлсэн. Генгамд нэг үлрэл тоглохдоо тэрээр 50 тоглолтод оролцож 24 голыг оруулж чадсан. Дараагаар нь 2003 онд Марсель зарцсан. Марсель, Лион, Paris Saint-Germain гэсэн 3 багаас Марселийг сонгосон Дрогба түүнээс хойш алдаагүй юм а. 2003-аас 4 онд ганцхан жил Марсель тоглохдоо нийтдээ 55 тоглолтод 32 гол оруулж Европыг байлдан дагуулсан. Улмаар 2004 онд Дидье Дрогба Челсид зарагдаж ирсэн юм. Тэрээр нийтдээ 8 жилийн хугацаанд Челси тоглохдоо 341 тоглолтод 157 голыг оруулаад Шанхай Шинхуа баг руу зарагдсан. Харин Шанхай Шинхуа Галатсарай багуудад 3 удирдлыг тоглосны эцэст 2014 оноос хойш өдийг хүртэл Челситэй хамт тоглож байна. Түүний хувьд шигшээ багтаа анх 2002 онд дуудагдсан бөгөөд Кот д'Ивуарын шигшээд нийтдээ 104 тоглолт хийхдээ 65 голыг оруулсан сүрдэм амжилтыг үзүүлжээ. Дидье Дрогбагийн гол оруулах чадвар, байрлал эзлэх мэдрэмж нь хамгийн шилдэг. Гэхдээ түүний хамгийн шилдэг үзүүлэлт бол 2 дугаар давхар буюу толгоогоороо тоглодог үзүүлэлт билээ. Та бүхэн Дрогбагийн 2012 онд Байерны Мюнхний хаалганд мөргөж хийж байсан голоор нь түүнийг дурсан сандаг үзсэн. Ингээд түүний амжилтаас цухас танилцуулъя. Челсид Премьер лигийн 3 удаагийн аварга болсон. Английн цомын 4 удаагийн эзэн. Лигийн цомын хошоо аварга. Английн супер цомын 2 удаагийн эзэн. Аваргуудын лиг 2012 онд хүрүүлж байжээ. Харин Галатсарай багтаа дөнгөж 2 удирлыг тоглосон мөртлөө Супер лигийн аваргаар 1 удаа, Туркийн цомын эзнээр 1 удаа, Туркийн супер цомын эзнээр 1 удаа тусдалж хийсэн байна. Түүний хувь төлөвчийн амжилтаас та бүхэндээ танилцуулъя. 2004 онд Францын оны шилдэг тоглогч, 2004 оны Францын лиг 1-ийн бэлгэдлийн шигшээ,
онлайн сэтгүүлээр шалгаруулсан Европын оны шилдэг тоглогчоор 2004 онд иргэдсэн. Мөн Английн Супер Сомын шилдэг тоглогчоор 2005 онд иргэдэж байсан бол Африк ТV-ийн шилдэг хөдөлмөрчин буюу Бэлгэлийн шигшээ багт 2006, 2008, 2012 онуудад тус нэрдэгдэж байжээ. Мөн тэрээр Премьер Лигийн хамгийн шилдэг шагнал болсон Мэргэн Буучийн алдрыг 2006-аас 7, 2009-өөс 10 оны улирлуудад тус бүр гуйж биш уйдаж авч байлаа. Тоглогчдын сандар тодруулдаг Челсигийн оны шилдэг тоглогчийн шагналыг Дидье Дрогба 2007 онд өгч байсан юм. Мөн Африкийн оны шилдэг тоглогчийг BBC-ийн хувилбараар 2009 онд тус үлдсэн. Golden Foot шагналыг мөн 2013 онд авсныг нь бүртгэн зүйлтэй болов. Одоогийн байдлаар тэрээр Челсигийн Мэргэн Буучийн жагсаалтанд 4-р байранд 161 голтой бичигдэж байгаа. Өнөө цаг үед довтлогч хүний ур чадвар 9 номерын довтлогч гэж хэн бэ гэдгийг Дидье Дрогба бидэнд жинхэнэ ухаар нь харуулсан. Африкийн хар азаргын эд шид гайхамшигтай тоглолт дэндүү тасархай гоолууд нь үргэлжилсээр байна. Хөдөлмөрийн бестселлер нэвтрүүлэг Дидье Дрогба миний намтар. Ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг маань үргэлжлэж байна залуусаа. За бидэнтэй хамт байж хөлбөмбөгийн бестселлер нэртэй нэвтрүүлгийг үзэж, номыг нь сонсож уншдаг үзэгчдэд дахин баярлалаа гэж хэлье. Та бүхний хүчээр манай нэвтрүүлэг гоё байж байгаа юм шүү гэдгийг бас дуулахад таатай байна. Ингээд Дидье Дрогбагийн ном явж байгаа. Дидье Дрогбагийн сая номны эхлэл Жозе Моуриньогийн оршил үгээр бол явж байсан. Дөрвөн сайхан тэмрэлтийг үзүүлсэн гэж манай Балжаах хэлсэн. Ингээд түүний одоо хүүхэд наснаас яриаг эхлэхгүй тийм ээ. За хүүхэд насндаа бол Дидье Дрогба ч айлын том хүүхэд юм байна. Ер нь эднийх бол ерөөсөө тэгээд үндсэндээ бол 6 хүүхэдтэй хамгийн том нь Дидье Дрогба. Аав нь тэгээд бол юу яасан байд тарах гэдэг байна. Нэг хүүхдийг бол Дрогбатай насчсан нэг бас нэг өнчгөр үсүү хүүхдийг бол өсгөж авсан юм байлээ. Ингээд бол долоолаа. Тэгээд Дидье Дрогбагийн аав бол өөрөө банкны ажилтан. Ээж нь Дрогбаг одоо яг тэр баг 5 настай байхад мэдээж тэр 6 дүүч бүгд парк гээд ямар том болоод ирэх юм ш тийм ээ. 2-3 гарцсан байсан байгаа үстэй. Тэгээд тэрөөсөө аав нь бол ерөөсөө тэр Африкийн шилдэг арга ууд юм байна л да. Ерөөсөө Европод нөгөө колоничлогдсон Францтай очиж боловсрол эзэмшүүл тэнд хүмүүжүүлэх. Ерөөсөө энэ бол хамгийн шилдэг арга нь. Тэгэнгүүт яг энэний жишгийн дагуу аав нь Францад өөрийнхөө ах руу Дрогбаг 5 настай байхад нь явуулсан юм бэл. Одоо ингээл гэр бүлээ орхиол тэгэл тэр Абижаны нисэх онгоцны буудлын дээр уйлалдаад ингээл 5 настай хүүхэд харь Франц орнд одоо тэгэл одоо тэнд л одоо хүн болно одоо хөлбөмбөгчин болох юм уу өндөр боловсролтой хүн болох юм уу аав нь одоо боловсролыг шүтсэн тийм хүн. Тэгээ ерөөсөө ер нь бие зовхоргүй одоо ингээ боловсролтой аятайхан л аж төрөх ёстой гэсэн ийм л үзэл бодолтой юм шиг. Тэгээд ингээд хүүгээ ингээ явуулсан 5 настай. Тэнгүүд манай хүнд энд аавгахында 3 жил болсон. Нөгөө аавх нь ах бас нэг тийм топ зэрэглийн хөлбөмбөгчин биш, дундаж хөлбөмбөгчин. Жилд нэг сургахгүй агаар явдаг. Тэр нүүхэн нэрөөсөө Дрогбад тэр хүүхдэд чинь харахгүй шүү дээ энэ чинь. Тийм биш дээ. Нэг шинэ ангид очиж сургуульд орно, хар цагаанаараа дуудуулаад хөтөө шоглуулж овоо нэг юм танилцаал нэрэнгүүт дараагийн баг зээллэгээр явлаа гэж. Тэрөөсөө тэгээд өмнөгөө дорногоо үгээл ингээл тэнсээр явал дарахын эрдэнэ сэлэн гээд ингээл жил бол бараг жилдээ 2 ч явждаг ч байсан юм уу хөрхөн амт. Ерөөсөө тогтсон суурьсан ч юм байдгүй, сурлаг мурлагч гавдгүй. Нэг онцлог нь Дрогба тэр бол очсон баг болгоных нь актив хичээлж исэн байгаа юм. Бас нэг ололттой тал. Тийм бай. Тэгж явж байгаа тэдэнд нартай бас тоогдоод идэг байсан гэж байгаа. Тэгжээс нэг бичиг баримтны дараагийн зөрчилгүүгээд гэрлүүгээ нэг 8 настай 3 жилийн дараа бунцаж ирээд тэгсэн чинь 9 настай болохоор жилийн дотор аав нь нөгөө нэг их хатуу зарчим шаардлагатай хүн байсан. Бичиг баримтын бүгдийн сайхан янзалж өгөөд буцаад явж гээд буцаад явал. Буцаа эргээд ирэхэд нөгөө ахынх нь 2 хүүхэдтэй одоо болж идэг үлээ яадаг ч үлээ тэр чинь. Тэгээд ямар ч лөөс эхлэх гурлахнаа байсан юм шиг байгаа. Дрогбатай тэр авгах нь их нэртэй гэ. Тэгээд сүүлдээ ч ингээ ам бол өнөр өтгөнч болж гин Дрогба маань тэгээд одоо бүр яадаг шүү чи юм блээгээд 90-д он гараад тэр чин Дрогба чин 78 онд төрсөн 90 он гэхээр 12-той 91 92 онд 13 4-тэй вахт нь аав нь төрүүлээд өрөөд ирсэн. Араас нь тэнд ерөөсө Коттеорын байдал бол ерөөсө амар хүнд болсон. Банкуд дампуураад цомгтгол хийгдэд эхэлсэн чинь аав нь ирээд араас нь тэгээд ээж нь хэдэн нисах дүүнрийн
дагуулж авчираад одоо ёстой нөгөө 6 4 сургуулаа гарцсан байгаа шүү дээ. Дрогба ч н одоо 12 төгсөж байгаа юм чинь тийм ээ. Тэгээ ингээ бүгдээ ингээд ирээд ерөөсөө баг нэг юм жижигхэн өрөөнд л одоо тэгээд амьдардаг. За. Тэгээ одоо хамгийн том Дрогба. Аав нь сургуулаа одоо хичээлдээ анхаар гэдэг. Өөрөө болохоор мань хүн хөлөн бүгдмөр байгаад байдаг. Хэдэн километр явж тэр Парисаас ийш тийш явж ингэсээр байгаа. Тэгэл сүүлдээ тэр нэг Лиман гэдэг нэг 2 дугаар дивизионы багт бол одоо нэг юм данслагтаад. Тэгэл тэрэндээ нэг 3 жил үзэж явтал Гевгэнт дээдлигийн Гингам гэдэг баг гарч ирээд. За. Ингээ нөгөө Гингамдаа л үзээдсэн энэ Гингам тоглож байхад хэн бийсэн байгаа шүү. Фолерн Малуда. Энэ хоёр ч юусэн айгүй найз болоод хоорондоо найз болоод тэн Гингамд байхдаа нөгөө Лайла Декате үлээ Дрогбагийн чи ихнэр тэрнтэйгээ гэр бүл болоод Фолерн Малудавас гэр бүлээрээ сүлдээ үерхдэг болцоогоод ингээ Гингамд бол ингээ тоглож байхад нь зааны ясан иргийнхэн дутсан байгаа юм. За шигшээ багт. Энэ дээр одоо бас нэг сонирхолтой юм ярих. Тэгээд шигшээ багт очиод ингээ үйжсэн чинь амар хурал хийж ийн гинэ. Энэ хурал нь 2002 оны дэлхийн аваргын дараа нөгөө нэг шинэ цикл 2006 оны дэлхийн аваргын цикл эхлэхэд юм шиг байна. Гэхдээ одоо Гингамын сэлгэн дээр сууж байгаа намайг одоо энд дуудаад аваад ирдэг. Тэр шигшээд нь бас нэг Дрогбаг тэр Парисыг тойроод нэг хэдэн жижиг хүүхдийн клубүүдээр тэнвчилж явахт нь тэр үед бас нэг хүүхдийн клубын скаут энэ хийжсэн нэг нөхөр шигшигийнхэн скаутаар очсон байсан юм байна л да. Тэгээд Дрогбаг багаас нь мэддэг. Мань хүний Аз таараад. Тэгээ ерөөсө шигшээгийн хурал хийсэн зүгээр нэг юм өрөөнд хийсэн байгаа. Тэгсэн Дрогба тэр хамгийн боломжтой сууж исэн гэж. Ерөөсө шин зэрэг одоо тэнд юугаач мэдэхгүй. Одоо тэгэл ерөөсө тэр томчууд дээгүр том яриад ерөөсө тэр хин шиг нөө миний мэдэхгүй нэрнүүд л нанаа өмнө ч байл. Тэгээ одоо цааны ясан хэрэг гэж одоо ямар мэддэг байсан биш. 2002 оны дэлхийн аваргаар чи Сенегал гэж нэг шинээр мэдэж аваад сууж идэл чинь тэр үед цааны ясан хэрэг чи хурал хийжсэн биш кодтой орч яг үнэ. Тэгээд тэгсэн чи тэгж гинэ хөлбөмбөгийн албаны ерөнхийлөгч за одоо өстө бүгдээрээ өстө амиа тавтал сайхан үзэж хагаад та нар юун төлөө Европын баян багуудад тоглодог үлээ одоо тэгээ одоо тэр болон сууж байгаа Дрогба нөхөр минь чи одоо нас залуу цус шингэн байна. Одоо өстө үздэг цаг шүүн тэр 2006 оны Германд болох дэлхийн аваргад оролцсон шүүн. Бидний гол зорилго энэний өмнө болох тэр Африкийн үндэстнүүдийн цомч одоо бараг яамаа тэнд сайн тоглол тэр л үз. Яг бидний тууштай цаашдын зорилго бол ерөөсөө 4 жилийн дараа дэлхийн аваргад л орно шүү. Одоо ерөөсөө Африкийн хэдийн ирэхээс тэр үз ч одоо 5 ирэхч орлогодог болж байдаг үл юу гэдэг үлээ. Африкт бас нэг нэмэгдэл ирэх мэрх FIFA-гаас өгж өрөөд тэгэнгүүт одоо ерөөсөө энэний төлөө явна. Одоо алин болгон камерон явж явах гэл яриа болж гин. Дрогба тэр болон нэрөөсөө за ёстой тэнгэрийн юм ярих юм да нэрээ. Бас л газар дээр буугаасаа да би хизээ одоо энийг би чи нэг муу 2 дугаар дивизионы Гингамын сэлгээний давтлагч гэж байгаа маань үн чинь зүгээр ч нэг давтлагч нь биш бараг. Тэгээ одоо яадаг шүү чинь билээ дээ. За нэг юм шигшигийн хурал гэж юм болд юм байна энэ төр гэсэн юм бодоод тэгэл өнгөрөөл. Тэгээ Гингамда тоглоол. Тэгэл ерөөсөө Дрогба ч ерөөсөө Парист байхдаа ерөөсөө Марселийг шүтдэг байсан. Угаасаа л ерөөсөө Марселийг шүтдэг байсан. Тэгээ үйжсэн чинь Гингамд ерөөсөө маш сайн тоглоод ирэнгүүт ерөөсөө том багуудын урилга болдоо ирээдэг эхэлсэн юм байна л та Дрогбад. Тэгэнгүүт Дрогба ч тэгэл тэр Гингамд ирээл цалинмайлаа авч ирсэн тухайг анаа бичсэн байгаа юм л та тий. Өөрөө байрныхаа төрөөс 4500 франк аваад 2500-ын байрны төрөөсөнд өгчөөд үлдсэн 2000-ын 1000-аар нь эдэн 1000-аар нь өмснө гэхээр айгүй хэцүү юм байна л та бас л. Тэгэхээр одоо манай монголоор бол нэг 700 мянган цаасна цалинтай 400-ын төрөөсөндөө өгчөөд 300-аар нь амьдрахад бас л. Гэтэл одоо Дрогба тэгэл дүүсээ эргээр шүд суугаал байж исэн юм байна тэгээд. Тэгсэн жил том багууд ерөөсөө сонирхоод эхэлсэн. Леон, Марсел хоёр сонирхоод эхлэнгүүт тэр Дрогбагийн тэр агент нь тэр менежер хувийн зөвлөх нь бол ерөөсөө бас мундаг хүн байсан юм байна. Тэр ерөөсөө тэгэж ингэж энэ тэнэнгөр ингэж уулзж урж явж байгаа. Тэгээд одоо яг нь Францын 3 том багтын Марсел руу очсон түүх нь бол ийм юм байлээ. За ингэсэн байлээ. Парис Сен-Жермений дасгалжуулагч нөгөө Вахид Халил Хаджич гэж нэг Югославийн нэг хөлбөмбөгчин 80-ад оны үеийн хөлбөмбөгчин тэр дасгалжуулагч нь болцсон байсан юм байлээ. Тэр наатад тоглодог байсан юм аа намайг хөлбөмбөг дөнгөж сонирхож байхад. Тэгсэн чинь тэр лүү утастаад
танах манай Дорогбаг сонирхоод байгаа мó гэд менежер нь хувийн менежер нь ярьсан чинь төлөөний хүн нь ярьсан чинь одоо манай ерөнхийлөгч нэг тиймэрхүү юм яриа яваад байгаа. Хэнийг авах би мэддэг болохоос ерөнхийлөгч мэддэг болцсон байна л та энэ төр гэд ингэнгүүт Дрогба шууд Парис Сен-Жермен баяртай болий. Дасгалжуулагч нь тоохгүй багийн эзэн юу яахыг бол зовлон бол би бол өстой зөндөө үтсэн. Ерөөс тийм учраас бол одоо ингэ болий. За Леон Марсель тэгсэн чинь Леоны дасгалжуулагч нь болохоор ингэсэн гэж байгаа. За Сони Андерсон гээд амар довтлогч байлаа шүү дээ Бразилийн тэр үед. Тэгсэн чинь Сони Андерсон хэрвээ гэрээгээ 1 жил сунгах юм бол миний довтлогч бол Сони Андерсон байна. А чи бол хэрэгтэй Сони Андерсонтой чи сайхан юу яа конкуренц одоо өрсөлдөө үүсгээд ялаад гараад ирвэл тэр үзмэр үзгэн энэ төр гээд ингээд нэг үлгэр томх шиг юм бас л нэг манайхны яриад нэг бүрэн хийлэл яах гээд байгаа нь мэддэхгүй ингээд исэн гинэ. Тэгэнгүүт Марселийн дасгалжуулагч тэр Педретти гэдэг нөхөртөө уулзаад тгсэн чинь Перинич үлээ. Тэрнтэй уулзаад тгсэн чинь тэр бол ерөөсөө шуудалт гэсэн гэж. Ерөөсөө одоо ерөөсөө чи бол ерөөсөө л миний товтлогч. Би чамайг бол ерөөсөө 4-4-2 системээр тоглоно. Хоёр товтлогчийн нэг нь бол ерөөсөө чи өөр ерөөсөө хаашаас гарах газар байхгүй. Чи манай багт бол одоо хайртай гэдгийг чинь бид нар одоо бараг судалгааны үндсэн дээр мэдсэн. Чи хайртай багтаа ийм сайхан боломж чамд бол ерөөсөө эцэж чадахгүй. Ингээд бүх тохироо бүрдээд. Бүх тохироо бүрдээд тэгээ Марсель дэрсэн. Марсель дээр ганцхан жил тоглосон. Ганцхан жил тоглосны дараа наад номон дээр чи уралт гэсэн гарчиг баг. За. Энэ гарчгийн ярихын өмнө үзэгчдтэй бас үзүүлж харуулах юм байвал яаж? Тэгээ. За тэгэхээр бол ер нь яг нэг тийм бас карьерийг сонсоод ахлаар өөрийнх нь хүчин хөдөлмөр бол маш их байсан. Тэгээ төвчээртэй байсныхаа хүчинд те. Тэгэлгүй байдаг. Наа чи ийшээ очихдоо бүр тэр Генган багт очиход бүр 24 наснда оцсон байгаа шүү дээ. Гүншин шүү дээ. Тэгэлгүй л тэр чинь өдөд 20-21-т тэнд тоглож идэг газар шүү дээ те. Тэг чи Челси Мэлси дэрэгтэй бас л ер нь нэлээ явцсан 26 моргоо хүрсэн онол ирж байгаа юм билээ шүү. Яг. За тэгэхээр бол Дидье Дрогбагийн ном, Дидье Дрогбагийн амьдрал бол үнэхээр сонирхолтой гэдэг нь ойлгомжтой үзэгчтэй. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийг та бүхэндээ өшигний цаанд юу болсон талаар ярих нь чухал. Тэгэхээр нэг Челси дээрээ тэдэн он тэгж гоолцсон гэдэг нь бол төдийлөн сонирн биш байх нь ойлгомжтой. Ингээд Дидье Дрогбагийн гайхалтай миксийг хэдүүлээ үзье. За түүний хууралтууд, цохилтууд, гоолууд ер нь түүнтэй холбоотой бүх зүйл бол маш сайхан байх нь дамжиггүй. Ингээд миксийг үзчихэд студид эргээд уулзъя.
sensational strike by Didier Drogba. Ингээд хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэгтээ хамтаага үзэгчдээ дахиад баярлалаа гэж хэлье. Манай нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Энэ удаагийн зочин хойморт Дидье Дрогба оролцож байгаа үзэгчдээ. Ингээд түүний одоо хүүхэд наснаас эхлүүлээд өсвөр залуу болсон үеийг бол бид та бүхэндээ балж яхтаа хамт сонсоод өнгөрлөө. Тэгээд сая бол манай үзэгч Мексик үзсэн баг. Ёстой аль чидаа дандаа сайхан гоолуудыг орлоод явж байна. Ер нь нэг балж яхаас ярьдаг штэ төрцсөн хүн төрөөгөө хүн гэдэг ярьдаг. Манай Дрогба ер нь төрцөн тоглогч юм уу? Эсвэл одоо тэнж явж байгаад ирсэн юм уу? Ер нь энэ талаар нэг сэтгэл хаваалцаж хар багасаа тоглож хийсэн юм уу? Үгүй наач ерөөсөө уг нь бол ерөөсөө тэр нэг хэдэн хүүхдийн багаар ингээ шалгуулаад тэр аавынхаа ахыг дагаад явж байхад бол ерөөсөө бүгдээ хамгаалалтанд тоглолдог байсан гинөө. Би домтой өнөр нуруутай хамгаалалтанд байж чигээд. Тэгэл төвийн хамгаалагчд хамгаалалтанд манай хүн довтлогч нартай үзээлээж гин. Тэгээд бас тэр аавынх нь ах тэр аавгах нь болохоор бас нэг хаяа ганцаарчлсан байдлын тэрийг хараад ингэж байж хагаад ер нь чи ерөөсөө бүр хамгаалагч биш, хагас хамгаалагч биш. Чи бол ерөөсөө довтлогч. За их замтан байна уу чи. Тэгээ мань хүний мөргөлтөнд бол ерөөсөө бурхан заяатсан унган гинэлтэй ерөөсөө ганц авч чадах юм л ерөөсөө хүүхд болохоос мөргөлтөөрөө л айлгадаг байсан гэж байна. Ерөөсөө зүгээр ганц үзрийн дүүзэл ерөөсөө мөргөл. Дээгүүр л хаяад байл гэдэг. Тэгээд баруун жигүүрээ хамгаалалтанд нэг багт очсон чи хүүхдийн багт тавьж гин мань хүнч тэгэл нэг юм тавьсан газар болгоно үзээл байж гин. Честна ерөөсөө хагас хамгаалалтанд орог тоглож үзээч. Тэгэл ерөөсөө шууд онцлуулсан чинь тэр нөгөө нэг Леуа үлээ бас нэг тийм хүүхдийн баг маань тэгэл шууд урагшлуулсан чинь тэнд өстө нэр янзын явж өгсөн. Тэгэл өстө үеийнх нь бацаанууд магтаал. Тэгэл манай хүн чинь урам ороод тэгэл тэр ах нь ерөөсөө дахиж үтэн ингэж хамгаалалт ингэ тоглож ерөөсөө уртаа тоглож байгаараа гэх. Тэгээд бас балжаах тэлдэг шүү дээ нөгөө хүүхд байхад чинь хамгаалалт тоглодог хүн хүүхдүүд нөгөө чөлөө цогт юм болонгийн цогтоос мөргөөд гол хийж байгаа хүмүүс урагшлуулаад байдаг шүү дээ тийм. Яг тэр зарчим бол яваадсан байна шүү дээ. Хоёр дахь тоглолт мөргөөд байсан. Тэнгүүд нь урд тавиад үзсэн тэгээд. Тэгээ урд тавьж үзээд бараг тэгээ дараагийнхаа багт дагуулад явахдаа наад чи ард тоглодог хүн биш шүү, урд шүү гэж ах нь хэлсэн байлгүй дээ. Хүүхдийн дасгалжуулагчийн тэртэн. Тэгээ мань хүн чи ерөөсөө яг тийм биш. Тэгээд ерөөсөө Марсел дээрэл ерөөсөө нэг жил ерөөсөө сайн тоглоод хин тэр Марселд бол юу яасан байгаа. Тэр нэг жилиг сайн тоглохдоо аврагуудын лигээс мултраад мань нөхдөө чинь Европа лиг рүү дахиж орж ирэнгүүтээ Европа лигд бүр финалд очиж нөө амар бүрэлдэхүүнтэй Италийн юутаа үзээд тэгээд аман үзүүлсэн байдаг юм байна. Тийм байна. Европын цомд 16 тоглолт тэгээд 11 гол оруулсан. Тийм наач ерөөсөө бүр наач бүр Европыг байлдан дагуулсан үлүү сүрүүлсэн үлүү нэг тийм шуугуулсан чүлүү нэг тийм гарчиг байгаа наач. Тийм байна. Тий. Тэгэхээр л одоо тэгээд Европын багууд анхаарал төвтөж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэгээд 2000 тэр хэдэн ондоо тэгээд Марселда ганц жил тоглолцоо тэгээд наанд номон дээр ч байж байгаа нөгөө Челси рүү ирдэг 4 оны намар ирж байгаа үү? Тий. 4 оны намар ирж байгаа тийм ээ. 3-аас 4 оны улиралд Марсел тоглолцоод тэгээд дахиад Марселийн цугларалт болж гин Марселийн цугларалт болсон чинь Дрогба бол яг гадны багуудаас Миланыг тэр Вамбастан гүйллийн тэмдрийг шүтдэг байсан юм байна л да. Дотроо. Дотроо. Тэгээд гадны багуудаас урлаг ганц нэг юм хямдхан үнээр санал тавьж ийн зөвшөөрөхгүй байна мэн гэ. Тэгээ манай хүн чинь ерөөсөө Марселда бол ерөөсөө хайртай дуртай ч гэж ерөөсөө хамдаг байхгүй. Бөө аз жаргал. Ингээ үжсэн чинь нэг хэвлэлийн баг хурлын дараа нэг сэтгүүлч тэгж ийн гин шүү. Таныг Английн нэг 20 саяар аавна гэд гарсан байлээ. Би тэрний юу багийн нэр мэрийг олцоод би тань руу уцтаж хэлнэ гэд нэг найз шахуу сэтгүүл чинь. Өнгөт нь уушлаараа тэр мэр өстө хэрэггүй тэгээд цагаан гарч би Марселоос бол ерөөсөө хизээч хаашаач явахгүй гэд. Тэгээд намар нэг цугларалтанд гараад дөнгөж үлсгэл хийгээ байжсэн чинь юу яадаг вэ? Бас нэг Африкийн нөгөө Кот-д'Ивуарын шгшөөг тоглох гээд Африкийн цугларалтанд яваа очсон байжсэн чинь ерөөсөө араас нь уцтаал. 8 игдсэн. Дуусаа. Оо за Марселтэй тохирцсон Челси. Абрамович гэдэг хүн ингэсэн. Тэнгүүд юу Абрамович юу Челси хаанаас гараад ирсэн Челсигийн тухай Францд бол ярьдагчгүй байсан үе гэж юм ерөөсөө Челси гэж юу ч юм бүү мэд.
Тэгээ ерөөсөө юу Челси юу Абрамович инээдрэгээл ингээл ерөөсөө Дрогбач нь уурлаад ерөөсөө нөгөө төлөөнийхөө өндөө уцтаал ингээл баг руугаа уцтаал багийн эзэн лүгээ уцтаал ерөөсөө тэнд чинь зүгээр ингээл хагас гарцуулсан байдалтай тэгэнгүүт чинь нөгөө шгшээгийн цугларалт нь нэг өрөөнд орцсон бас нэг нөхөр нь Дрогбаг харагдал чи ямар ядаргаатай яачаад байгаа юм бэ чи ийм их мөнгөөр ингэ зарагдж байгаа би шамшиг өстэй ингэ зарагддаг ч болоосоо зүгээр бушуухан шиг арилж өгөх юмсан Марсель шиг орон гараа ороо бусгааваг ер нь чамайг ер нь ингэ зарсандаа бүр хин байхгүй юу да ингэ тэр айгүй бол хойдон наадуулч айгүй муу тоглож явах байг газаргүй мазаргүй тэр үг бас ортоо гэж өөрөө тгсэн байгаа байхгүй тийм бай яг үнэ тэгээд ингэнгүүт наадах чинь Леон дэрэгт Флорен малуудаа нөгөө Гингамаас Леон руу явуулсан заа юу. Нөгөө хоёр найз хоёр тийшээ салаад Леон Марсель гэсэн хоёр өрсөлдөгч рүү ингээд салаа яваад гэсэн. Тэгээд Дрогбаш тэнд 40 жил ирж гиндээ. Ирээд хэвлэлийн баг хурал дээр Дрогба үйлж гин. Гэхдээ Челси гэсэн багийн агуу түүхийг бүтээлцэх юм боломж олгосон юунд Марселийнхэнд бол баярлалаа. Энэ бол Марселийн юу Ачхавья, Марсель Урагшаа гэж хэлээд гараад тэгэл тэр велодром сэнгэлт хүрээлэнгийн талбай дээр гараад ирсэн ороо болцсон тоглолтгүй ороо хинч байхгүй уйлал тэгэл хувцас солих өрөөрөө явж ороод Дрогба Дидье гэсэн пайзаа аваад тэндээс өөрийн гэсэн юмнуудаа цуглуулж аваад гарч ирэл велодром сэнгэлт хүрээлэнгийн ногоон талбайтай хов хоосон хинч байхгүй ногоон талбайтай салах ёс гүйцэтгээл тэгэл Дрогба Челси рүү бол одоо ирэхээр болоод ингээл тэгэл гэртнээ ирсэн чинь эхнэр нь найзтай нь хоёр найзтай нь ингээл юм хувц сунраа баглаад Лондон руу нисгэл байжсэн. Тэгэнгүүт шөнө нойр нь өрөхгүй онгууд мань хүн орноос өсөрж босч ирээд наад чинь бас юутай сэтгэл мэтрэлийн юмтай улс шиг би явахгүй гэж хашгичч босч ирээд нөгөө хоёр найз нь төвчгөнч чи ер нь ямар ядаргаатай юм бэ энэ тэр сая левлийн баг хурал дээр явлаа баярлаа гэж юу яриад байгаа дугаа унт өглөө 6 цагт нисэн нэ дээрээ. Тэгээ өглөө 6 цаг болж гин онгоцонд нэг юм нөгөө хоёроо хөтлүүлээд уртаа дургу орж гин. За нөгөө хоёр гэдэг нь ерөөсөө боловсралтай хоёр найзтай болсон байна. За. Мөнхийн цуг явж идэг. Хаа ч юмсан цуг. Дрогба хаашаа л явна цуг. Хөлбөмбөгч биш. Дрогбагийн итгэлт хоёр найз. Дрогба тэр хоёрыг тэгэхээр одоо баг монголчууд яриагаар бол тэжидэх гэсэн юм тийм бай. Яг нэг нь бол ерөөсөө л эмч мэрэгжилтэй. Зөүлийн эдийн гимтлийн эмч. Тэр бол ерөөсөө тэгээд Дрогбад айгуу сайн. Тэгээд Дрогба тэрнтэй баг гэрээ хийдсэн юм уу тийм. Нөгөөх нь тэр Паскал гэж залуу нь бол Стефани гэдэг нь эмч яваа. Паскал гэдэг нь бол зүгээр ерөөсөө тэгэл итгэлт хандна. Тийм. Та нартай баруун гар. Би та нартай мөрөөдсөн ч болно гэж хэлсэн байгаа Дрогба над дээр чинь. Манай гэрт ороод ир. Паскал баажих хөстой. Паскал хэрвээ манай гэрт байхгүй бол цагийн дараа Паскал манай гэрт орж ирнэ гэж би мөрөөдсөй та нартай. Паскал миний баруун гар. Тэгээ нөгөө хоёр нь чи бити ядаргаатай байна. Онгоцондоо суум уу гэж баг үйлүүлж өмжүүлэл аваа явсан байгаа ш. Эхний 2 жил Челсид очиод баг үйлсэн байгаа ш нагч. Ерөөсөө тэгж тэр Марселигаа санаад ерөөсөө болж өгөхгүй байсан. Нэг ийм л түүхтэй. Тэгээд Лондонд очсон чинь ядчих замын төгжрэлд ороод нөгөө машинаас бараг буумаар санагдаад Петр Кеньон угтаж аваад Абрамович угтаж аваагүй. Ганц сэтгэлийн дэвтэж ийсэн юм бол Жозе Моуриньо гэдэг дасгалжуулагч урьж авчирж байгаад л сэтгэлэн дэвтжсэн баг. Өөр бол тэгэл ёстой тэр явн варин тэр мөр бол ёстой үнэхээр бүр үнэхээр сүрэл байсан гэдэг юм чи. За нэг ихний дугаар дээр бол ийм л байна. За үнэхээр гайхалтай одоо тэгээд 24 сая фунт хүрч Челси хурж ирж байлаа. За Челсид хурж ирээд ямар агуу гайхалтай гоолуудыг оруулж 2012 оны улирлыг ярихад л одоо хангалттай баг. Тэгээд 88 дахь минутанд Баерн Мюнхний хаалганд гол мөргөлтийг хийж тоог тэнцвүүдээ дараа нь торгуулийн цохилтыг хамгийн сүүлд цохиж оруулж ирсэн. Ийм гайхалтай агуу тоглогч бол Дидье Дрогба мөнөөсөө муу юм. Тэгээд Дидье Дрогбагийн номыг ярихад бол ер нь хэдэн дугаар хангалттай юм шиг байна болж байгаа. 2 дугаар ярьчихад ер нь болох болов гэж бодчих. За одоо Дрогба дээр юу яхад ер нь дуусгахад нөгөө юугаа нэг уншичдсан билүү гэж санагтаад. Шүлгээ. Сэтгэл хөдлөөд. За тэгээд хэдэн мөртөө. Тэг. За тэгье. Ер нь тэг. Урд нь би Дрогбагийн голдож байна гэж зүудлээ. Ийм сайхан зүуд би 40 гартлаа зүудлсангүй.
Сайхан гол оруулж байна гин Дрогба мань сайтуудаар л нэг шуугаж байна. Туркийн лигт гавьсангүйг нь Твиттерээр л нэг жиргэх юм аа. Аль нь ч надад ялгаагүй. Аваргуудын лигд төрүүлэхэд нь амьсгал өндөртэй тайлбарлаж л байсансан Английн лигд ухаалдахад нь айдас хүйдэстэй харж л суусансан. Тэр чи WhatsApp тайлбарлаж ирсэн шүү дээ. Би зурагт үзээ суужсэн. Тэгээд дараа нь ингэж байгаа. Бусдын нүдэнд бол багнуурын хар нуурс шиг хүмүн, минийхээ нүдэнд бол сүргийнхээ захад унгалдах хилэн хараа зарга мэнэ гэж. Одоо намайг ингэж уншиж байгааг мань хүн ямар мэдэх юм шүү дээ. Одоо тэгээд за бол үнэхээр гайхалтай. Саний тэр хамгийн сүүлийн хоёр мөр бол өстой галзуу те. Бусад хүний нүдэнд бол багнуурын хар нуурс, за миний нүдэнд бол сүргийн мандаа сайхан хараа зарга гэж нэрээ. Тэрийг бол өстой үнэхээр чадварлаг нэрээ яаж байгаа шүү. Тэгээд яг энэ шүлэг ер нь яваад удаагүй байж идэл Дрогба Челсидээ одоо улирлынхэнд ирээд тэгээд бас Болжахыг тэр тайлбарлсан тоглолтын дээр Манчестер Юнайтед Челси хоёр тоглоход эхний голыг мөргөж оруулж ялаа. Тэгээд яг мөргөж оруулсныхан дараа Болжахын шүлэг явж исэн. Тэрийг бол дараагийн дугаарт та бүхэндээ хүрэхээр бэлдэж байгаамаа үзэж. Ингээд хөлөмгийн бестселлер нэвтрүүлгийн Дидье Дрогбагийн маань эхний дугаар энд хүрээд өндөрлөж байна. Хамт байсан бүх үзэгчдэд баярлалаа. Бидний дараагийн дугаар дараа 7 хоногийн баасан гарагт яг энэ цагта нэвтрүүлэг маань хүрэх болно үзэж. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай үзэгчдээ. Хөлөмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Бид та бүхэндээ ирэх 3-7 хоногийн турш Африкийн хар азраг Дидье Дрогбагийн номыг уншиж өгөх болно. Хөлөмгийн бестселлер нэвтрүүлэг баасан гараг бүр таны хомир зочлно.